унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Самбацхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний өдийн амралттай 80 дахь сайхан өнгөрч байна уу? Их Монгол радио таны цайны хачир болгож цай уух зур утгуурын зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээ их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын туучийг зурлаар хүргэж байгаа. Ингээд энэхүү туучийн 101-р хэсгийг та бүхэндээ эфирээс шууд хүргье. Хамтдаа байгаарай. Их хүн бодит амьдралаас сэтвэлсэн хайрын тууч 100-р хэсэг. Баян хүзүүд авах ёстой хадууга ялгаж аваад замд гарахдаа өөрийн сэлгээнд унаж ирсэн халтар мөрийг бэлчээрээс нь дайрч авахар хайвал холдчиж амжаагүй ирсэн замаараа буцах маягтай явж байсныг бугуулаараа ногтлон хөдлөөл адуугаан тугаад буцаж явлаа. Холын замд хоног төөрүүлсэн айл гинэт санаанд нь орж орой болтол тоглож суухад түүний нүдний өмнө үе өртөх давхраа таалагнуудтай өндөр бороохон сэтгэлийг нь жавхалсан яруулсан хөдөлтөл тас хөхрөх инээх нь сонсогдох шиг болоход болдог бол нэг уулзчаад явах юмсан. Үе тэнгийн юм шиг л байсан. Тэр жил надад бөгж өгдөг охиноос өндөр л болохоос адилхан юм шиг нүдэн дулаахан айдуу ааштай ох юм гэлээ. Арай хамаатан садан айлууд биш бахада. Түүнээс асууя байц. Юутаач дайраад цай уугаад морддаг хэрэг. Аав нь ирээрээ гэж урайд байсан. Тэгээд чалтар морим нь усгүй яваа. Амны цангааг нь тайлахгүй бол хатаж өгөхгүй хэмээн бодоод чүү гэж мордондоо хөшөөгөн суудлаасаа өндийлөө. Хоржигнэн урсах булаг дээр ирээд морио услан зогсохдоо ороо хэрийнхэн имэлийг хазаарыг авч адуу руу нийлүүлэн тавихад ус уухтаа сондгоорон холдож хүт хийтэл залглан ууж ханаад хөвтөж гурвантай сайхан хөрвөнгүүт босож шилжээн биеэн цэвэрлэж газар өнөрлөн хэд хазалснаа адууны түрүүнд гараад оройлон манлайлагч зангаараа шолоохон хадраад явчихлаа. За чи наад хитэ дагуулад явж бай гэж мортоогоо яриад халтар морндоо мордож холгүйхэн үзэгдэх айл руу жолоо заллаа. Уян дээр буухад айхтар боргодог хоёр нохоон давхиж ирсэнгүүд гайхсхийн. Гэнэт дайрч ирээд ирүүгээ хугшиглүүлэх үү гэж бодоод хоолоо засан чимээ өгвөл ерсөрөхгүй. Харин тэдний уян дээр хөгшний имэлтэй мөр байхыг бодвол хүн амтан байгаа л бололтой гэж бодохоор гэрийн хаалга зөөлхөн татаж орвол хойморт гансаа оролдон суусан хөгшин ихэд олзуургасан байртаа харж "Оо за сая явж ирв. Зорсон хэрэг нь бүтвүү. За илүү наашаасаа" гэж олбог авч өглөө. Сайн ажил сансын ёсоор бүтээд адуугаа аваад буцаж байна. Ахтаа сайн сууж байв уу? Танахаар сонин сайхан юу вэ? Ингэж амар мэдэлцэн халтар манан хөөргөө гарган тамхилахад өвгөн. Сони юм ихтэй хөөмин. Манай охин өчигдөр хатамд гарлаа. Эхийн насаар 18 дөнгөж өлөө хурч яваа нэлхэн тийш үү дээ. Ингэхэд оо надаас ихч байсан юм бах та. Ингэж дотроо бодлоо. Өвгөн яриагаа үргэлжлүүлэн чамааг явсны дараа үдээс хойш хоёр хүн гинт орж ирээд тамих нэрхэд манай энэ гэж самган руугаа гансны толгойг үлээлэг чиглүүлээд баахан загиллаа шүү дээ. Би шодоо юу хэлэх вэ? Бүсгүй хүний заяа юм хай. Хойшод зөв замаар амьдэрч явбал болох юм тэр шүү дээ. Ингэж уртаар санаа алдснаа. За тэр яах вэ? Нөгөө нөхдүүд байж байх юм уу? Яаж адуугаа салгаж аав? Гэж гайхсан байртаа шалхаад байх юм үзүүд. Үгүй яах вэ? Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж
Уг биш үү дээ. Уг дуулахгүй сахилахгүй тэгэхээр нь жаахан сургамж өгөх нь өгсөн. Тэгээд угийн эвдрээгүй хүмүүсийн болохоор дорхноо засраад явчих нь лээ. Цайлах юм да манай Монгол ирчүүл ингээд хөхөрхөн газрын ирчүүдийн зан авир аашиг мэддэг нөхрүүдээ гэж бодогдмоор ажээ. Өвгөн ганса Монгол гутлынхан эдэн хоншоор дээр тонших зураа дагаж инээмэр айдан. Тэгнээд идчихнэ. Нилээд шаггүй ирчүүд шүү. Тэдний гараас адуугаа аваад ирсэн гэж бодохоор чи чинь бүр шаггүй ир байх чинь хөө ингэж мушийлаа. Тэр жилги хідэн адууг минь авч явах гэж байхад нь халз таарч. Гэхдээ ямар азар энэ муугаа өөрч явсан бүү мэд. Буудаж ална энтэр гэж сүржиг нэж байж салгаж авсан юм шүү дээ. Түүнээс хойш манай энэ үгээр эргэлдэхээ ч болоод удаж байна. Уг нь хөөрхий зайлвал үнчин тэнсэн хідэн залуучууд юм билээ л дээ. Амьдрах гэж багаасаа хар борын үдсээр хил давж орж ирсэн муусан муу хүмүүсүүдэд уруудагдчихгүй юу та. Ингээд яриагаан таслаж. Ах нь бас найр хормын ажилтай болоод байна. Газар холтол хонож бие хамраагаад явна үсттэй. Ингээх нь угийн их дайлантха Монгол ёс заншлыг сайн мэддэг айл бололтой байлаа. Хоошоогоо яарч яваач гэсэн хол газар яваа хүн учраас зан сайтай айл үгүй гэж хэлж чадсангүй. Энэ тэрхний хүүрэн дан хоослон цайвууж суутал нэг л мэтгэд орой болжээ. Бахин хүзүүтийн сэтгэл нь гэгэлзээд нэг л тогтож өгөхгүй. Яарад ч байх шиг явмар ч юм шиг санагдан морио идүүлэхээр гарсан бахин хүзүүд эргэн орж ирээд заах минь би хоол идэд мартахгүй болохгүй. Яаруухан бүтээх ажил байгаа юмсан ингэж хэлэхэд сайхан зантай ир толгойд охин зөвшөөрч за өөрөө л мэддээ дүү минь аян замдаа ядрахгүй гэвэл залуу хүн байна да. Шөнийн сэрүүнийг ашиглаад газар хороогоод авах хэрэгтэй. Сая ярилцаж суугатаа суудлаа жаал хамраагаад авсан байлгүй дээ гэлээ. Бахин бүзүүд оройн холноос ярамгүйхэн идээд мордогтой дөнгөж адууныхаа барааг хартал шөнийн харанхуй нүмрөөд ирлээ. Чимээ чагнан ард дэлс сул ганцныг морь хоцрохвэ гэж сэрэмжлэн явахдаа ойрт юм алга байна гэдгийг тандаж мэдээд ингэж явсан адууч хэсэгтээ тогтохгүй дээ. Өнөө шөндөө явн явсаар өглөө бүр жаахан амраад нутаг руугаа гүгээд орчих болов да гэж өөртөө дахин яриад бүг шогшуулж байтал алсхан газар ороо хэрн хангинтал янцхан чимээ өгөх нь түүний үнэрийг авсан болов уу гэлтэй ажаа. Үүнийг сонсоод сэтгэлд нь баяр гэж. Миний мар яагаад янцхан? Ижил адууны явахгүй байна уу? Аль эсвэл өөрөө салж хоцров. Эсвэл миний үнэрийг аваад би энд байна гэж чимээ өгч явна уу? Гэх янз бүрийн таамаг дэвшүүлсээр баримжаа аван нилээд явбал тогтуухан идээшлэн явах адуутагаа тааралдав. Ороо хэрэн адуун дотор алга байгааг анзаарч энэ бас сонирмор шүү. Хүний газар юр тогтохгүй. Суларлал бол нутаг гүйдэг адуу юм да. Хөөх юм. Ингэж бодон адуугаа туугаад хатруулж явтал хол гүүхэн газраас дахин янцгаасаар орон хэрмөр нь хатран ирж адуунд нийлэх нь их л содон сайхан санагдана. Өдрийн наранд нозоорш явснаас шөнийн сэрүүнд явхад адуу хүн хоёрт тун таатай агаад нутгийн зүг эргэсэн адуун товор хэрэглэхгүй явсаар нутгийн зах ороод ирлээ. Үүр манхаан цайж эхлэхэд унаж явсан халтар морин араасаа зочин гинэт огл харайхад баян хүзүүд морин дээрээ жолоогоо хамтраад цул буураа бүсэндээ хавчруулж нэг гараараа хамтарсан жолоог эмээлийн урд буурыг дээр дарж давхар атгаад нөгөө гараараа юмыг яаж мэдэх вэ гэд хойд буурыг дээрээ тавьчихсан унтаж байсан тул далбисхийн тогтсноо суудлаа ихцлэн жолоогоо татаад юу болов гэсэн аятай ийш тийш харлаа.
Гэнэт хажуугаар нь 3 бүдүүн боохоо адууны сүлд явсан халтар мөрийг эзэнтэй байна гэж бодоогүй юу? Эсвэл илэг барьсан уу? Бүсэлж дайраад хоол хүнстэйгээ золгохоор шийдсэн үү? Яасан нь бүү мэд. Ямар ч л байсан яхарахгүй 3 боохооны дайралт байлаа. 101-р хэсэг. Ер цэргийн алба хааж байхдаа юунаас болсон нь тодорхойгүй ухаангүй 10-аад хоног, тэнхэртлээ 20 хоног нийт сар орчим имлэг твтэд гарсан хуйсга нөрхөхийг цэргийн ангаас нь урд өмнө нэрж байгаагүй салааны захирагч ирж авлаа. Цэргийн ангаас нь тушаал гарч хуучин захирагчийг нь өөр анги руу хуваарлжээ гэсэн сургийг ангид ирсэн хойноо цэргүүдийн амнаас олж сонсчээ. Цэвэрхэн царайтай шархуухан сардааныг түүнийг эргэсээр л байгаа бөгөөд нэгэн өдөр түүнд их л сонирн болгож ингээд байна. Танаа хуучин даргын ихнэр давхар битэй болоод удаж байна. Юугүй төрөх гэж байгаа шүү дээ. Чамаас байнга л асуудаг юм. Тэр хоёр хүүхэдтэй болж чадахгүй маш удаан амьдарч сүултээ бараг салхтаа тулаад байсан нь тэр. Гэтэл аз болж үр хүүхэд заяадаг байжээ. Нөгөө догшин хүүхэн чинь юм нөхрөө сургамжлах гидсэндээ хүрч чадсан амтан л айглаад явж байна. Хараа миний найз чинь хүүхэд хийчгээд явчихсан юм биш үү? Та хоёрын хооронд ирэмийн ямар нэгэн явдал болоогүй гэдэгт итгэе. Ингэж түүнийг их л сонжсон байртай харснаа. Түүний хэлсэн үгнээс ичиж нүүрэн часуулсан ч юу ч хэлээгүй чимээгүй суух хойсго нөрхөхийг өрөвдөн. За найз нь тоглож байхад итгэхэд байна уу юу? За тэгсэн байсан ч одоо яах вэ? Нэгэнд гэр бүлд сайхан үр бэлгэлж өглөө. Буян болсон юм биш үү? Ингэж хэлээд тас хөхөрчээ. Хожим сүлд үүнийг батлах гэсэн мэт дарга нь ихнэрээ дагуулж мантахар хүүхэд тэрэн ирж түүнийг эргээд боорцог чихэр жимсээр зайлчхаад яваад өгчээ. Ийм байдлаар цэргийн амьдрал өрнөж байхад хуйсга нөрхөхийн нутагт нэгдэлж хөдөлгөөн ялж хоон хөх болон түүний ээж ховч шар самганд нилээд тооны мал оногдож нийгмийн өмчийг өгөж өргөдүүлэхгүйгээр маллах үргийг сумын намын үргээс өгчээ. Хоон хөхийн нэр дээр тавиад мал өөрийн өмчийнх нь гэж бүртгүүлэхтэй 250 орчим толгой малыг хулгаагаар харамж талдаг уу? Нөгөө бүдүүн бураавга нөхөр хадгалуулсан та нийлээд бараг 500-600 толгой мал болоход хоон хөх шар самган хоёр хов зөөж амтэн хүний муу үзэхээс өөр ажил хийж сураагүй тол ихэнхийг нь чоннохон хоол болгож алдаад хоон хөх шоронд ороход шар самган санаагаар унаж удалгүй хадан гэртээ морилчээ. Үүнийг дуулсан харамж талдахын бүдүүн бураавга барьж идэхэн дөхөн зандчиж. Гэтэр би чамд хэлээгүй юу? Бүр нэг цаанаасаа үйлсэн хазаасан амтэн. Хүн амтанд үзүүлж гал тулганыхаа учрыг олохгүй бол энэ гэрийг бүр хуучин бэр бузарлаад хайчихаж гэж амаа олохгүй бурхад уурн хүрсэн өвгөн. Бузралсан гэвэл чийл бузралсан. Тэр муу бэр манад ирээд малын тоо толгоо өсөж буян томал таргалсан үг гэхээс хорогдоогүй. Турж эцэж өгөөгүй. Ганц хоёр хээрийн боохонд өртснийгээс тооцвол харин ч нэг буян дэлгэрсэн хүүхэн байсныг чам шиг муухай юмд дуртай авгаагаас болж тэр муу хүүхэн муугаа үзэж сүултээ дисгээ байгаад яваад өгсөн мэдвүү? Ингэж хэрэлдэжээ. Ингэж хэлхийг сонссон бүдүүн бураавга уурандаа гарчгүй дагвар хүүгэнд нь байгаа байн горчход гарч ирдэггүй дагвар хүүгээ дуудаж зандран гэрлүүгээ оруулах гэхэд шава борын найз шар охин болох шинэ бэр нь мөч өгсөнгүй. Зүгээр байгаа хүүхдэд уураа гаргалаа. Та нарын уур уцаар хэрүүл тэмдээл байдаг юм бага биз? Миний найзын хүүг та нар битгий дээрлэхэд угаарай. Та нарт өвөө эмээ байх их байхгүй шүү. Манай гэрээс гарч зайл. Ингэж гинэт хашгиран зүрх нь хөөрсөн бололтой бүдүүн бураавгааг үстэж чирч гэрээс гаргаад хамраар нь шороо хатгуулан шидэхэд
ард үлдсэн хүүхэд ойлон эмээ гэсээр гүйн гарч иржээ. Үүнийг харсан шар охин "Хүйр, хүний хүүхэд хорон бортой гэж үний юм да. Хэдий өөрийг нь хамгаалаад байхад энэ шиг шулныг эмээ гэж гүйж очиж л байдаг. За миний хүнийг аваад хар" гэчгээл хаалгаа савн орчихлоо. Шинэ бэрн ирээд сар чулаагүй байж адам ээжигээ хүн гэж үзэхгүй ингэж загнаснаас болж хорвоо дэлхий эргэх үннийг олж харсан бүдүүн бураавгаан нүур хавдах нь хавдаж шороо болжээ. Тэрээр нүрнийхин шороог арчин "Үгүй юу болоод өнгөрөв" гэсэн аятай ийш тийш харснаа гэрлүүгээ ач хүүгээ хөдлөн гэлдэрчээ. Түүнийг нэг л өдөр ийм байдалд орно гэдгийг гарцаагүй мэдэж суусан өвгөн гэртээ өглөө. "Үгүй хаашаа гараад явчих вэ? Энэ хүүгийн гэрлүү очиж ааг омгонд багтаж ядсан шар хүүхэнд арьсаа хуулуулчихаагүй байгаа" гэсэн юм бодоод хэвтэж байтал түүнийг нь батлах гэсэн шиг нүүр амн хөхөрч уруулан хавцсан бүдүүн боравга ухаан нь илий балаа болсон юм шиг ач хүүгээ хөдөлсөөр орж ирээд баруун талаар өгсөн орон дээр суугаад хингэнтэл уйлжээ. Түүнийг орж ирээд төд удаагүй байтал ууртаа шар хүүхэн араас нь орж ирсэн ээ. "Та хоёр хүний нэг хур хулгайлж авчихаа. Манад ирээд явж байхад нь ээжд нь авчираад уулзуулчих ухаан байсангүй юу? Муусаа харамж талдахын. Би танаа бэр биш. Нөхрийнхөө өнгөрсөн ээжийнх нь албан ёсны бэр юм шүү. Танаа өдөр орж ирэхдээ дотор мухаарч бүүлж цутгадаг. Танаас шиг буян заяагаа барчсан айлын бэр болсноос эрд ингэрд очиод хүүр болж хэвцсэн бэр байх шүү. Яаж ийм хуваа бодсон айлд миний найз бэр болж ирээд хүүхэд төрүүлж өгсөн байдаг байна. Та нар миний найзын гэрийг суллаж өгөөд гадаа амьдрахгүй юу? Мосоо хулгайчууч" гэж цамнаж байгаад бүдүүн боравгыг очиж нэг сайн өшгөлчгөл гараад явчихлаа. Байдлыг харж ирдсэн бүдүүн боравгаа нөхөр харамж талдаг их очтой үгэн ингэн гэдгийг нэг муу зүүн совиндоо мэдээд байсан ч яаж чадлагүй хүүдтэйгээ гэрлүүлчихсэн. Тэдний бараг 10-аад хоног хэрүүлийн гал тасарсангүй тулаа сүүлдээ бүдүүн боравгаа хар дарж зүүдлэн шар царайтай шулмс түүнийг хөөж бариад хоолойг нь багал зуурдан алах гэтэл аж хүн гүүжрээд шулмсын хөлнөөс чирсээр урд уул руу аваачиж хаяцгаад ирж байна гэж хард дараад хашгирсаар босгод өвгөн нь сэрчгсэн. "Гүй яваач юм. Харан хүн шөнөөр хашгирч орлоод л хүн чун тулхаа байлаа" гэхэд бүдүүн боравгаа үннээ хэлж "Бидэнд нэхлийн болохоо байлаа. Энэ гэрийг өөрчилж өөрийн гэр орноо төхөрч авъя" гэхэд нөхөр нь таг дуугүй оргиж их хэсэг байснаа. Ингээд урдын сайхан цаг зул болсон шүү дээ хөө. Гэрээ мод хөдөлдөж малаа бүгдийг нь засагт хураалгаад хаг татаж идэх борлончгүй. Одоо өнгөрсөн. Энэ дээл ясаа тавихаас аргагүй болсон шүү дээ самган минь гэж арга нь барагдсан байртай үннээ хэлжээ. Үргэлжлэл бий. Сонсогч та бүхэндээ их хүн бодит амьдралаа сэтгүүлсэн хайрын дуучийг хүргэлээ. Дуучийн үргэлжлэлийг та бүхэн Баасан гарагийн 15 цаг 30 минутаас хүлээн сонсороо. Өгүүлэгч Хос баяр, дууны найруулагч Цэнтава. Их Монгол радио 2020 он. Сонсогчдаа их хүн дуучийг бүрэн ихээр нь уншихыг хүсвэл ном борлуулагдж байгаа дараах цэгүүдийг дуулгая. Цэцэг төв утас 9521 тэгдөрөв 13 Гранд Плазагийн 4 давхарт 417 тоод Герман гутлын тасаг. Бүхийн өргөө гоё офис утас 8810 17 14 болон Азхур интерномын дэлгүүрүүдэд борлуулагдж байна. Мөн та байгаа газраа хургуулж авахыг хүсвэл 8899 58 56 99 8 5 69 дугаард холбогдож захиалга өгч номоо хургуулна аваарай.
Сонсогч та өдрийн цагаа уучхад төрч чулуу ажилласаа хүндэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг.